За сайн байцгаана уу? Бүгд эзний өдрийн мэнд хүргье. За тэгээд бүгд маска зүүж байгаа юм тий. Маска шаваад тавьчих. За өнгөрсөн 7 хоногийн туршид эзний ивэл хайр түүний нэгүсэл бидний дээр байж мөн түүний хүч дотор үнэхээр гайхамшигт өдөр хоногуудыг өнгөрүүлсэн гэдэг нь огтхон зэрэгэлцэхгүй байна. За тэгээд бидний эзэн гайхамшигтай ажилдаг цорын ганц эзэн юм аа. Тэгээд бидний хаан байхаас үл шалтгаалаад бидний үнэхээр ямар газар байхаас үл шалтгаалаад өнөөдөр бас дэлхийд даяар ямар нөхцөл байгаагаас үл шалтгаалаад өнөөдөр бидний бас энэ захим хүндэтгэл мөрөл өргөх энэ боломжоор хандаж байгаад эзэнд үнэхээр талархаж байна. Тэгээ юуны өмнө эзний хүүхдүүд хамтдаа нэг зүрх сэтгэлээр түн рүү хандан хүндэтгэл мөрөл өргөн гэдэг бол энэ гайхамшигтай ерөөл юм. Тэгээ энэ зүйл бол үнэхээр бас бурханд эзэнд бас тааламжтай байдаг зүйл юм аа гэдэг. Тэгээ бид үнэхээр нөхцөл байдлаас үл шалтгаалаад хамтдаа эзэнд хүндэтгэл мөрөл өргөж аваад эзэнд үнэхээр талархалтай байна. Амен. За тэгээд хамтдаа эзний үгийн төлөө залбирцгаая. Та бүхэн ч гэсэн яг энэ цаг мөчид байгаа газараасаа эзрүү хандан бас залбирлыг өргөсөө гэдгийг чинь сэтгэлээсээ хүсэж байна. Эзэмнээ юуны өмнө танд үнэхээр талархаж байна. Та биднийг үнэхээр өөрийнхөө мотор доор нэгтгэж өөрийн буулган доор таваад биднийг бас нэгэн бий болгож байгаа гэдгийг талархаж байна. Эзэн та өнөөдөр биднийг өөрийн хайр ивэл нэгүсэл дотроо байлгаж биднийг үнэхээр ямар замлалт туулснаас үл шалтгаалаад бид өнөөдөр бас хэн байхаас үл шалтгаалаад та биднийг өөртөө дуудаж өөрийнхөө үннийг бидэнд ойлгуулж илчилж байгааг төлөө талархаж байна. Эзэн минь онцгой нь яг энэ цагийг танд өргөн залбирахыг хүсэж байна. Та энэ цагаар дамжуулан дахин нэг алдар шаачаа гэж тансагын залбирч байна. Онцгой эзэн Галил Монгол чуулган өнөөдөр бас таны өмнө хүндэтгэл мөргөлөө өргөөд бас таны үгийн цагийн өмнө ирж байна эзэн. Эзэн минь энэ цагаар дамжуулан үнэхээр таны нэр алдарших болтугай. Эзэн та өөрийн хүүгээр дамжуулан эзэн та надаар дамжуулан та үнэхээр өөрийн үгийг өөрийн сонгосон ард түмэндээ илгээгээч гэж тансагын залбирч байна. Амнаас минь гарах үгнийг бүр эзэн танаас зөвшөөрөгдөх болтугай эзэн. Энэ газар тунхаглагдж байгаа үгээр дамжуулан олон зүрхнүүд үнэхээр босгон байгуулагдах болтугай. Эзэн оюун болоод эзэн таныг олж харж танд үнэхээр бас зөрхөө өгөх болтугай эзэн. Танд талархлаа. Та энэ цагийг мэдэрдэж өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр бүх зүйлийг өргөн залбирч байна. Амен. Эзэн алдарших болтугай. За өнөөдөр эзний үгийг хамтдаа Марк номноос үзэх болно. Тэгээд Марк номын 1-р бүлгийн 35-аас 39-р ишлэл. Та бүхэнд уншиж өгье. Үүр шөнөөр тэр босоод гадагш гарч зэлүүд газар очино. Тэндээ залбирч байв. Симон болон хамт байгцад нь түүнийг хайж олоод бүгд таныг ирж байна гэхэд Есүс цөмөрөө зэрэгэлдэх суурнуудад очицгоё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан чөтгөрүүдийг зайлуулж байлаа гэсэн. Нэгэн гайхалтай үйл явдал болж байгааг та бүхэн харж байна, тийм ээ. Тэгэхээр бид бүхэн өнгөрсөн 7 хоногийн эзний үгээр бас Иохан номын 8 дугаар бүлгээс Есүс Христэд итгэсэн ийдэчүүд тэр өөртөө итгэсэн ийдэчүүдэд хандаж эзэн хэлэхдээ та нар үгэн дотор минь байвал та нар миний жинхэнэ дагалдагчид байна гэдгийг харах болно гэдэг юм гайхалтай урилгыг бас юм гайхалтай чиглүүлэг өдөрдмжийг эзэн өгсөн. Эзэн Есүс Христийн дагалдагч байснараа бид үннийг ойлгож үнэн биднийг чөлөөлнө гэсэн юм чухал зүйлсийг бид нар хамтдаа ойлгосон байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн туршиж гисэн та эзэн Есүс Христийн жинхэнэ дагалдагч байсан гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Учир нь эзэн биднийг өөрийн хүүхдүүдийг өөрийн сонгосон хүмүүсийг үгэн дотроо байж түүний дагалдагч байгаасаа гэдгийг чин сэтгэлээсээ хүсдэг юм аа.
Бидний эзэн бол биднийг босгон байгуулж, бидэнд өөрийгөө илчилсэн илчлэлээр дамжуулан чөлөөлөгдөсгө гэдгийг чин сэтгэлээсээ хүсдэг ийм гайхалтай эзэн. Тэгэхээр өнөөдөр бид нар ч гэсэн Марк номноос эзэн Есүс Христийн нэгэн гайхалтай үйл явдлаас хамтдаа суралцах болно. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд өөрийн гайхалтай үйлчлэлийг эхлүүлсэн гэдэг. Тэр үнэхээр 40 хоногийн туршид сатанд эзний ариун сүнстэй хамт тэр газар цөлд бацаг барин соригдсон байдаг. Энэ сорилтыг амжилттайгаар даван туулж гарч ирээд тэр өөрийн үйлчлэлийг эхлүүлсэн. Тэр өөрийн үйлчлэлийг эхлүүлэхдээ нэгэн хотод ирсэн Капернаум гэдэг хот байсан. Тэр хотод ирсэн даруйда тэр синагогт орж сургаал заасан байдаг. Тэгэхээр түүний сургаалыг синагогт байсан ард олон, синагогт байсан хуулийн багш нар, синагогт байсан олон хараад гайхаж байсан. Яг бол тэр бусдаас өөр байсан. Яг бол тэр бусдын ярьдгийг биш, тэр үнэхээр гайхамшигтай эрх чөлөөг тэр газар тунхаглаж байсан. Бид нар Марк номын 1-р бүлгээс харах юм бол түүнийг эрх мэдэлтэй нэгэн шиг тунхаглаж байсан. Мөн эрх мэдэлтэйгээр тэр тунхаглаж байсан гэж тодтогсон байна. Тэгээ мөн түүнийг синагог дотор сургаал заагаад байж байх үед муу сүнстэй нэгэн хүн түүнийг таньсан баг. Юу гэж вэхээр Назарын Иесус ээ, би танд ямар хамаатай билээ? Та бол Бурхны ариун нэгэн юм а гэдгийг таньсан гэсэн. Харин Иесус Христ тэр даруйд тэнд байгаа муу сүнсийг тэр хүнээс хөөн гаргасан байдаг. Ямар гайхалтай үйл явдал. Иесус Христ энэ дэлхий дээр амьдарч байх хугацаанд явсан газар бүр түүний гайхамшиг дагж ирсэн. Түүний үг тунхаглагдж байгаа газар бүр түүнийг гайхамшиг дагж байсан юм байна. Тэгээд тэр өглөөнөөс өдөш хүртэл үйлчилсээр байдаг байсан. Тэр синагогт өглөөнөөс ахуулаад өдөр хүртэл гайхамшигтай үйлчлэл хийгээд тэнд байгаа муу сүнстэй хүмүүсийг чөлөөлж өгсөн ийм гайхалтай үйлчлэл болсон. Мөн тэндээсээ гараад өдөөс хоош нь Симоны гэрт очдог. Симоны гэрт очиод тэнд Симоны хадам их халуунтай байхад түүнийг идгээдэг. Мөн тэр үргэлжлүүлээд тэр өрөө маш олон чөтгөрд эзэмдүүлсэн саа өвчтөө олон төрлийн өвчин эмгэгийг идгээсэн ийм гайхалтай үйл явдал болдог байна. Тэр яасан бэхээр Есүс Христ тэр газар үнэхээр эрх мэдэлтэйгээр өөрийн үгийг тунхаглангаа тэр газар гайхамшигыг үлдчихсэн байна. Энд нэг зүйлийг анзаараа. Иесус Христийн явсан газар бүр түүний үг тунхаглагдаж буй газар бүр гайхамшиг хамт явсан юм байна. Тэгэхээр өнөөдрийн ишлэлээр өдөр очие. Тэгээд энд нэгэн үйл явдал болсон Иесус Христ 37 дахь ишлэлээс харах юм бол үүр шөнөөр тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин тэндээ залбирч байгаа гэсэн. Нэгсэндээ Иесус Христ гайхамшигтай үйлчлэлийг хийснийхаа дараа өөрөөр нэгэн үйлдэл хийсэн байна. Тэгэхээр би 2008 онд анх урмаа хийж гэр бүлийнхаа хүнтэйгээ айл гэрийг эхлүүлсэн байдаг. Тэгээ бидэнд гайхалтайгаар эзний бэлгүүд ирсэн. Тэгээ хүний амьдралд эзэн талархах маш олон шалтгаанууд байдаг. Таны, миний, бидний амьдралд Бурхан эзэн талархах маш олон шалтгаанууд байна. Бид энэ дэлхий дээр хүн болж төрсөн, энэ дэлхий дээр эдэлж хэрглэж байгаа, бидний амьдралд хэрэгцээтэй байгаа бүх зүйлээр хангадаг эзэн. Үүнээс гадуур бид нар маш олон зүйлээр Бурханд талархлыг өгөх шалтгаанууд байна. Үүний хамгийн том жишээ эзэн талархдаг нэг зүйл нь эхнэр байна.
Эзэн надад үнэхээр сайн их нарыг өгсөнд би эзэн талархаж байгаа. Тэгээ бид хоёр гэр бүл болоод эзэн бидний гайхалтай бэлэг өгсөн нь 3 сайхан хүүхэд баг. Би 2 охинтой 1 хүүтэй. Тэгээд үнэхээр гэр бүл дотроо гэрийн өрхийн тэргүүн байж амьдрна гэдэг бол үнэхээр ерөөл юм байна. Тийм үү? Ялангуяа ирчүүд энэ зүйлийг бас бишээ мэдэрч амьдарч байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр миний том охин нэгэн зүйлийг надтай хуваалцсан байна. Тэгээд охин маань одоо 4-р ангийн одоо 10 жилийн сурагч. Охин маань 2-р ангиас хойш нэгэн зорилгыг өөртөө тавьсан байна. Тэгээд тэр зорилгыг тавихаас өмнө юу болсон? Тэр зүйлийг ярихаас өмнө юу болсон бэ гэхээр өнөө охин өглөө маш их эрт босоод хичээлдээ яваад байсан. Одоо 8 цагаас хичээл эхэлдэг бол манай охин цагийн өмнө ч юм уу. Эсвэл 30 минутын өмнө ч юм уу. Ямарсан явах ёстой цагаас маш эрт явж ирсэн. Манайгээр нэг 5 минутын зайтай охины маань сургууль та ойрхон байдаг. Тэгээ 5 минутын зайтай яваад орчих хичээлдээ ангидаа сургуультай охин маань 30 минутын өмнө цагийн өмнө явдаг байсан. Яг энэ зүйлийг хийхин тулд маш их хичээдэг. Мэдээж хөөхд болсон маань өглөө нойрон хөрн унтна. Мэдээж хөөхд болсон хойно түүнийг мартаж санах ч гэдэм юм ийм зүйлүүд байсан. Тэгээ охин маань сэрүүлэг тавиад сэрүүлэгтээ босоод яг энэ зүйлд ингээд зориултаар явдаг байсан. Тэгээ энэ зүйлийг эхнэр үгээр олж аваад охиноогоо одоо зэмлэх айстаа тийм. Чи одоо ийм эрт явж яад юм бэ? Ийм эрт явж ирнэ яах гэдэг. Тэгээ 5 минут яваад орчихын оронд чи нэг ядаж нэг 10 минутын өмнө гарал та. Заавал 30 минутын өмнө цагийн өмнө очих ямар шаардлага байгаа. Гэт ийм шаардлагуудыг охиндоо тавьж одоо ийм зөрчил үүсэж эхэлсэн байна. Тэгээд нэгэн өдөр хоёр охинтойгоо би нэг өрөөний залбирал хийгээ сууж ирсэн чинь хамтдаа залбирх болсон. Тэгээ би охтуудаас асуусан. За залбирлын сэдэв юу байна? Хамтдаа тэр залбирлын төлөө залбирцгаая. Гэт нэгэн өрөө бид хэд хамтдаа эзний үгээс хуваалцсангаа залбирхаар суусан байна. Тэгээд хамтдаа ямар одоо зохион байгуулалт хийсэн бэ гэхээр гуруулаа суугаад за манай дунд охиныг гэгээлэн гэдэг, том охиныг хүслэн гэдэг. За гэгээлэн аавынхаа төлөө залбирч өгнө шүү. За аав нь хүслэгийн төлөө залбирч өгнө. Хүслээ гэгээлэн төлөө залбирч өгнө шүү. За ингээд хамтдаа бие биенийхээ төлөө одоо энэ залбирах сэдвийн төлөө хамтдаа залбираад тэгээд төгсгөлд нь аав нь хоёрыг өрөөж өгөөд залбирлаа дуусгая гэдэг ийм нэгэн оройны нэг юм нөхөрлөл болсон байна. Тэгээд энэ дээр би охиныхоо яагаад өглөө эрт босдог байсан бэ гэдэг учрыг ойлгосон. Тэгсэн охин маань тэнд яасан бэ гэхээр юу ч хуваалцсан бэ гэхээр би 2-р ангиас хойш нэгэн зорилго тавьж байгаа. Энэ зорилго юу вэ гэхээр би өглөө эрт очих юм бол багш надад оноо өгдөг. Тэр оноо нь юу вэ гэхээр нэгэн ийм 5 шуг наадаг. Тэр 5 шуг би нэгийг ч алдахгүйгээр ингээд явах юм бол би шинэ жилээр одоо төрүүлэх гээд байгаа юм аа. Сайн хүүхдийн одоо тэр шагналыг авах гээд байгаа юм аа гэдэг зүйлийг хуваалцаж байгаа. Яг тэр зүйлийг хуваалцсан учраас миний хувьд юу ойлгосон бэ гэхээр охин маань эрт босоод яваад байгаа тэр зүйлийг одоо юм гэтэл миний толгоор орсон байна. Юм гэтэл миний толгоор орсон. Тэгээд охин маань энэ зүйлийг хуваалцахдаа юу гэж хуваалцсан бэ гэхээр би 2 жил энэ зүйлийг авч чадаагүй. Яагаад тэгэхээр би ингээд хичнээн одоо ингээд хичээл зүтгэл гаргаа явуулж байгаа ч гэсэн би одоо өвдсөн, ханиад хөрсөн, хэдэн хоног хичээлдээ явж чадаагүй гэдэг энэ зөндөө олон юм бэрхшээлүүд одоо тоочж байна. Харин энэ удаа би бас ийм зүйлд одоо өртөхгүйгээр яг энийг авмаар байна. Тийм учраас би энэ зүйлийн төлөө залбирмаар байна. Гэхдээ яг энэ зүйл бол 3 хүүхдийг шагнад юм аа. 1 2 3 дугаар байр гэдэг ийм 3 байр гэдэг юм аа. Тэгээд
Энэ нь л аль нэгэнд нь орчмоор байна. Заавал нэгдүгээр барихгүй аль нэгэнд нь орчмоор байна гэдэг залбирлын хүсэлтийг илэрхийлсэн байна. За тэгээд тэр өдөр бид нар хамтдаа залбираад дууссан. Тэгээд дараа нь 12 сард охин минь яасан бэ гэхээр 3 дугаар байранд орсон байсан. 3 дугаар байранд орсон. Тэгэхээр эндээс бид нар миний хувьд юуг олж харсан бэ гэхээр охин минь үнэхээр тэр зүйлийн төлөө ямар их зориулт гаргаж байна. Тэ? Тэр үнэхээр эрт тусаад аав ээжтэй загнуулаад одоо тэ зэмлүүлээд мөн тэ үнэхээр тэрний амьд одоо тэр зорж байгаа зүйлийн төлөө бэрхшээл тулгараад тэ магадгүй явж явах үед нь биеийн өвдөд хичээлдээ явж чадаагүй ч байд юм уу? Эсвэл ямар нэгэн шалтгаанаас болоод хичээлдээ явж чадаагүй ч юм уу? Ийм олон зүйлүүд тулгарсан байна. Тэгэхээр энэ бүх зүйлээс харахад энд яасан бэ гэхээр маш их зориултыг зарцуулсан. Маш их зориултыг тэнд гаргасан байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр эзний үг рүү эргээд очие л та. Тэгэхээр энд эзэн юу ямар үйл явдал болж байгаа вэ гэхээр үүр шөнөөр тэр босож гадагш гарч зэлүүд газар очино. Зэлүүд газар очисон. Тэгэхээр Есүс Христ яг урд өдөр нь маш их хүнд үйлчлэлээ хийсэн байна. Тэр өглөөнөөс ахуулаад орой хүртэл синагогт чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг чөлөөлж, алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж тэр газар маш их хүчийг зарцуулсан байна. Тэр яг хүмүүс бидний ухаанаар бодох юм бол магадгүй Есүс Христ тэнд их ядарсан байна. Тэр магадгүй миний хувьд бол ингээд маш их хүнд үйлчлэл хийсний дараа юу гэдэг маш их олон цагаар үйлчлэхийн дараа маш их ядардаг л та. Тэгээ ядархаараа яах вэ? Маш их амархыг хичээнэ. Тэгээд амралтаар бид нар эргээд сэргэлтийг авч байгаа шүү дээ, тийм үү? Харин энэ Есүс Христ яасан бэ гэхээр тэр хүнд үйлчлэл хийсэн мөртлөө өглөө үүр шөнөөр гэж байгаа тийм. Үүр шөнө гэдэг тэр заагаар Есүс Христ босна зилээд газар руу зорьсон байна. Тэр үүр шөнө гэдэг бол яг бидний яс эд ундж байгаа цаг шүү дээ тийм. За магадгүй Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол маш их ажилтаа байдаг учраас тэрэндээ зориулахын тулд бид хүчээр ямар нэгэн байдлаар өглөө босч байгаа. Магадгүй зүгээр ингээд хэвийн амраад байж байгаа хүний хувьд бол үүр шөнөний заа гэдэг бол яг эд унддаг тийм. Тэнцтэй жинхэнэ нойроо авдаг. Шүнжэнгөө нойр хөрөхгүй байж байгаа өөрөөр унддаг хүмүүс байдаг шүү дээ тийм. Яг л энэ хүний яг чухал одоо амрах бие организмын амрах цаг байна тийм үү? Тэгэхээр бид нар хэдэн жилийн өмнө амьдлах чуулганы ирчүүд нэгэн юм нөхөрлөлийг хийсэн байна. Тэр нөхөрлөлд юу байсан бэ гэхээр бид нар дандаа ирчүүд за бид нар ингээд хотын амьдралд ингээд амьдраад жоох юм нэлхарсан байна. Тэгэхээр бүгдээрээ хэдүүлээ нэг юм ил хүнийх бас нэг тэсвэр төвчээрийг харахын тулд нэгэн юм зориулттай нэг юм нөхөрлөл хийя. Манай чуулганы нэгэн залуугийн санаачлагаар бид нэг ийм нөхөрлөл хийхээр болсон. Тэгээ тэр нөхөрлөл маань ямар нөхөрлөл байсан бэ гэхээр яг тухайн үед одоо бас 2 жилийн өмнө яг 12 сарын 1 сарын дундуур 1 сарын 20 дээр ч үлээ сүүлээр байсан санагдаж байна. 1 сарын сүүлээр яг тэр өвлийн хамгийн хүйтэн шөнө байсан. Яагаад ч юм тийм зүйл хаагдсан хүйтэн шөнө. Тэгэхээр бид нэр хээр хонж тэсвэр төвчээрээ үзье гэдэг нэг юм нөхөрлөлийг хийсэн. Тэгээ бидний тэр зориулж очсон тэр орой болохоор яг тэр өвлийн хамгийн хүйтэн шөнө байж таарсан. Тэгээ бид нэр хамтдаа ажиллаад дараад бэлтгэл ажлаа хийгээд тэгээд орой бид нэр одоо зэлүүд газрыг зорьсон гэдэг. Тэгээд тэнд бид нэр нэг хэдэн одоо ягсугтай тэгээд хэдэн одоо юм гэрэт юу байсан бэхээр бид нар яаж даарж байсан ч машинд орж явахгүй. Би яаж даарж байсан ч одоо тэнд нэг гэрч юм уу байшин ч юм уу тийм газар орж амрахгүй. Ямар нэгэн байдлаар би өглөө болно. Ямар нэгэн байдлаар энэ шөнийг би давах хэрэгтэй гэдэг ийм одоо ярилцаа одоо тохирог хийсэн байна. За тэгээ бид нэр гэр орон одоо ойр хавьд юм айл орон байхгүйгээр уулын бохорд очисон. Тэгээ бид нэр ойд модон дунд ороод
За эхлээд мэдээж маш гоё байсан те бид нар ч ингээл дахианы мах шарж идэл те янз бүрийн ангийн махнууд идэл ингээл сүйдээ цаавал сайхан яриад. Тэгээд бид нар бол маш их төлөвлөгөөнүүд байсан те үнэхээр гоё цагуудыг гарганаа гэл. За тэгээд ингээд бид нар энэ үйл явцаар бол бид нар 1 цаг 2 цаг боллоо. 2 цагаас хойш бид нар ингээл дуудууллаа. Тэгээд эхнээсээ хүмүүс даарж эхэллээ. Янз бүрийн нөхцөл байдалд орж эхэллээ. Яг эд хүүтэнд яадаг вэ гэхээр нөө ингээ гал төлөөд гал тойроод ингээ сухаар яг урдаас ингээд халаад яг ингээд нуруунаас бол ерөөсөө ингээ байж арах болохгүй тэгш хүүтэнд жинддэг юм билээ. Тэгээ болохоо нэг эргэж шар зуудаг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар хүн ингээд бүр тэнцээ ингээд тэмцэж эхэлдэг юм байл. За тэгээ энэ зүйлийг ярьсны хамгийн гол зүйл юу вэ гэхээр яг энэ үед яг үүр шүн гэдэг зүйлийг яг миний хувьд бол үнэхээр маш ихээр ойлгосон. Тэр үед яасан бэхээр яг бид нар ингээд нэг 2-3 цаг хүртэл бол ингээд ямар нэгэн байдлаар болчихж байгаа юм те ингээд. За 3 өнгөрөөд 3-аас 5 цагийн хооронд хүн бол яг өөрийн ирэхгүй нүд тань гэдэг те дуг гэдэг те бүр ингээд хүний ингээд бүр хүч байхгүй болоод бүр ингээд байж чадчих эхэлтий. Ийм зүйлийг мэдэрсэн баг. Тэгэхээр ийм одоо те чухал цагаар эзэн Есүс Христ урд өдөр нь тийм хүнд үйлчлэл хийснийхаа дараа тэр газар руу зориулалт гаргана. Үүр шөнөөр зэлүүд газар очсон байна. Тэгэхээр бид бүхэн эндээс юу олж харах гэдэг нь гэхээр том охины маань тэг өөрийнхөө зорж байгаа зүйл зориулалт гаргасан шиг тэг эзэн Есүс Христ энэ газар зориулалт гарган үүр шөнөөр бусна зэлүүд газар очсон байна. Тэгэхээр юуны тулд энэ зориултыг эзэн гаргаваа? Тэр бурхан шүү дээ. Тэ? Тэр бүгдийг мэдж байгаа. Тэр бүгдийг эхнээс нь ахуулаад төгсөл хүртэл харж байгаа гэдэг ийм асуулт бидний гарч ирж байна. Тэгэхээр бид нар үргэлжлүүлээд харах юм бол эзэн үүр шөнөөр босоод зэлүүд газар очиж тэнд залбирч байсан. Эзэн залбирахын тулд тэр газар зориулт гаргасан. Нэг усандаа эзэнтэй уулзах нь, бурхантай уулзахын тулд, эцэгтэйгээ уулзахын тулд тэр газар зориулт гарган бусад хүмүүсээс тусгаарлагдсан зэлүүд газар очсон байна. Тэр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд тэр үргэлж эцэгтэйгээ холбоотой байдаг гэсэн байна. Тэр энэ дэлхий дээр үйлчилж байхдаа би эцэгтэй нэг шүү гэдгийг үргэлж тунхаглаж амьдралынхаа туршид илэрхийлсээр байсан. Тэгэхээр бүгдээр хамтдаа Лук номын 3 дугаар бүлгийн 21-р ишлэлээр очицгаая. Энд юу гэж байгаа вэ гэхээр ард олон бүгдээрээ баптизм хүртэж байх үед Есүс мөн баптизм хүртээд залбирч байваа гэсэн. Ард олон бүгд баптизм хүртэж байхад Есүс хүртэл баптизм хүртээд залбирч байсан. Энэ үед тэр зур тэнгэр заагдан ариун сүнс түүн дээр тагтаа мэт бит хэлбрээр буун иртэл тэнгэрээс дуу гарч хайртгүй минь чи билээ таалал минь чамд оршдгоо гэсэн. Тэгэхээр эзэн яасан бэ гэхээр би залбирах үед бурхантай холбогддгоо гэдгийг мэдчихсэн байна. Нэг өсөндөө би залбирах үед би бурхантай хамт байдаг, бурхан надтай хамт байдаг гэдгээ мэддэг байсан гэсэн. Нэг өсөндөө энэ бол бурхан битээрийн чухал цаг юм аа, эцэг битээрийн чухал цаг юм аа гэдгийг мэддэг байсан гэсэн. Тийм учраас Есүс Христ хүнд хэцүү байсан ч гэсэн тэр үнэхээр ядарсан байсан ч гэсэн үүр шөнөөр бусна эцэгтэй уулзах, бурхантай уулзах зориулт гаргана тэр газар очсон байна. Тэгэхээр бид залбирах үед бид эцэгтэй холбогддог юм байна. Бид үнэхээр түүний өмнө зориулт гарган ирэх үед эцэг бидэнтэй хамт, эзэн бидэнтэй хамт гэдгийг харах болно.
Эзэн Есүс Христ энэ газар ирээд эзэнд хандан залбирах үед тэр тэндээс үнэхээр хүчийг олдог байсан баг. Бид эзний сайн мэдээний номын маш олон хэсгээс харах юм бол Есүс Христ чухал зүйл хийхээ өмнө дандаа эзэн рүү хандан залбирдаг байсан баг. Нэг өсөндөө эзэнтэй холбогдож эзэнд үнэхээр хүсэлтэй мэдүүлдэг. Мөн түүнтэй хамт байгаа гэдгээ үргэлж илэрхийлдэг байсан баг. Амен. Тэгэхээр эзэн энэ зүйлээр дамжуулан тэндээс үргэлж хүчийг олдог байсан. Бид эзэн Есүс Христийг энэ дэлхий дээр амьдарч байхдаа 100% хүн бас нөгөө талдаа 100% бурхан гэж үзэж байгаа. Тэр үнэхээр 100% хүн байсан бол тэр хүнд ямар нэгэн хүч хэрэгтэй. 100% бурхан байсан бол тэр хүн тийм зүйл хийхгүйгээр цаашаа явах боломжтой болсон. Тэгэхээр энэ үед яаж яасан бэ гэхээр эзэн үнэхээр бурхантай хамт гэдгээ харж байсан байна. Бурхантай хамт гэдгээ илэрхийлж байсан байна. Тэгэхээр үнэхээр эзний өмнө очиж зориулт гарan эзэн рүү хандан залбирч тэндээс хүчийг авч түүгээр дамжуулан тэр үннийг ойлгодог гэсэн. Амен. Нэг өсөндөө эзний өмнө зориулт гарan ирж тэр газар эзэнтэй холбогдож магадгүй тэр газар хурал болж байна гэсэн үг шүү дээ. Тэр газараас үннийг олж тэгээд тэр цаашаа үйлчлэлээ өргөжлүүлсэн байна. Тэр Есүс Христийн яг энэ зэлүүд газар эзэнт залбирна байх үед Симон ирсэн байна. Мөн түүнтэй хамт байсан хэсэг нөхөд ирсэн байна. Яагаад түүнд ирсэн бэхээр та яагаад хэл сурахгүй алга болчихвоо? Танд юу тохиолдов? Энд таны хэрэг байна шүү дээ. Маш олон хүн таныг эрэлхийлж байна гэдэг зүйлийг ер нь Есүс Христтэй олдсон байдаг. Тэр бүгдээрээ Лук номын 4-р бүлгийн 42 дугаар ишлэлдэр яг өнөөдрийн бидний энэ их хэсгийн ижил хэсэг нь явж байгаа. Библиэлд сайн мэдээний номон дээр Есүс Христийн тухай түүхүүд давтагдсан олон зүйлүүд 4 номон дээр янз бүрийн хэлбэрээр орсон байдаг. Тав хүн бас энэ зүйл дээр өөрж анхаарал тавьж байгаа. Тэгэхээр энэ хэрэгтэй үүр цайх үеэр Есүс явж зэлүүд газар очсон боловч олон түмэн түүнийг хайж байв. Тэгээд тэд түүн дээр ирж Есүсийг явуулахгүй байхыг эцээчгээж байлаа гэсэн. Тэр нэг осондоо нөгөө ард түмэнд Есүс Христ маш хэрэгцээтэй байсан байна. Та бодлоо. Есүс Христийн чөтгөрүүдийг чөлөөлж, Есүс Христийн өвчнийг эдгээж тэр газар гайхамшгууд болж ирсэн. Үнэхээр тэнд Есүс Христ маш үнцэнтэй нэгэн байсан байна. Хэдий тийм байсан ч гэсэн тэр зүйлийг хоошин тавиад эзний өмнө ирсэн байна. Тэгээд Симон түн дээр ирээд дагалдагчийн нэгэн түн дээр ирээд эзэн минь ээ, та ард түмэнд хэрэгтэй байж тээ. Хоёлоо буцаад очиё. Бүгдээрээ буцаад очиё гэх үед ард түмэн бүгдээ түн дээр ирсэн байна. Маш олоолаа түн дээр ирсэн. Харин тэр үед эзэн Симонд хариулан нэгэн хариултыг хэлсэн байна. Энэ маш сонирхолтой хариулт. Та бүхэн хараарай. Есүс цөмөрө зэрэгэлдэх суурьнгуудад очицгоё. Би тэнд ч бас тунхлах болно гэсэн. Та боддоо. Есүс Христ тэр газар үйлчлэл хийгээд түүний хэрэгцээ тэнд байсан. Тэгээд шамнарын нэгэн дагалдагчдын нэгэн түн дээр ирээд санал тавьсан мөн ард түмэн бүгдээрээ түн дээр ирээд түүнийг явуулахгүй байхаар хичээжсэн гэж гарч ийн тийм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Есүс Христийг тэнд байлгах гэж хичээжсэн гэсэн. Маш их тийм өмнө самуудаа хөдөлгөөнтэй тийм хэрэгцээтэй олон хүний хөл хөдөлгөөнтэй байсан гэсэн. Хэдий тийм байсан ч гэсэн эндээс харах юм Есүс Христ үгүй ээ. Одоо эдгээр зэрэгэлдэх хот руу очих болно. Яагтвэл тэнд бас би тунхаглана гэсэн. Яагаад гэдэг асуулт бидний өмнө гарч иж байна. Тэг өргөжлөлөд харцгаая тэнд эзэн өргөжлөлөд юу ч хэлсэн бэхээр учран би үүний төлөө ирсэн билээ гэсэн. Нэг өсөндөө зэрэгэлдэх хотод очиж тунхаглахын тулд ирсэн гэсэн. За эндээс та бүхэн нэгэн зүйлийг хараа.
Есүс Христ энд хэрэгцээтэй байсан. Гэхдээ ийшээ явна гэдэг шийдвэрийг өөрийн дагалдагч нартаа илэрхийлсэн баг. Нэг өсөндөө тэр ирсэн зорилгоо хэлсэн баг. Би үүний төлөө энэ дэлхий дээр ирсэн юм аа гэсэн. Тэгэхээр бүгд хамтдаа Исая номын 61-ийн 1-р ишлэлээр харъя. Энд Исая иш үзүүлэгч аврагч ирэхийн төлөө иш үзүүлж ирсэн. Нэг өсөндөө Есүс Христийг энэ дэлхий дээр ирэх болно гэдэг иш үзүүлгийг Исая энд хэлж ирсэн. Тэгээд түүний зорилгыг хэлсэн баг. 61-ийн 1 дээр над дээр эзэн бурхны сүнс байна. Учир нь зовгсдод сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгэн, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм аа. Намайг тэр илгээсэн юм аа гэж. Нэг нь ёсондоо зовгсдод сайн мэдээ тарахын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн гэсэн. Зовгсдод сайн мэдээ тарахын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн гэсэн. Тэгэхээр Есүс Христ энэ зүйлийг харж ирсэн байна. Нэг өсөндөө Есүс Христ тэр газар үнэхээр гайхамшигыг үйлдэж ирсэн хэдий ч тэнд байгаа хүмүүс сайн мэдээг хүлээж авч чадахгүй байгааг олж харсан байна. Амен. Есүс Христ тэр газар ирээд үйлчлээ хийгээд, өвчтөө хүмүүсийг эдгээгээд, чөтгөр дэдэмжүүлсэн нэгнийг чөлөөлөөд үнэхээр тэр газар гайхамшгуудыг үйлдэж ирсэн байна. Хэдий тийм байсан боловч хүмүүс ард түмэн сайн мэдээг хүлээж авахгүй байсан. Яг тэгвэл маш олоолаа байсан учраас. Маш олоолаа байсан учраас. 2000-ад оны ихээр 2004 он санагдаж байна. 2004 оны үед Монголын нийгэм хэцүү байх үед маш олон хүмүүс Солонгос руу явж ажил хийх юмсан гэж одоо хүсэж мөрөөдөж тэмүүлцгээд байсан. Тэр үед хүмүүс байр орон сууц, машин тэрэгтэй өөрт байгаа хөрөнгө юу байна? Тэр болгоныг зараад Солонгос орныг зорддог ийм одоо нийгэм байсан, ийм үе байсан. Энэ үед Солонгос руу одоо хоёр улсын засгийн газрын гэрээгээр хүмүүсийг бас ажиллуулах юм гэрээ байгуулагдаад тэгээд энэ гэрээнд хамрагдсан хүмүүс маш олноороо тэр газар очиж оочрлож бүртгүүлэх гэж одоо тэмцдэг байсан байна. Стжон одоо наадам болдог Стжонд энэ бүртгэл явагдаж байсан. Тэгээд Стжоныг тойроод одоо наадам болохоос их хүмүүс тэр газар суулгасан. Тэгээд жижиг юм хаалгаар оочрлоод орж байгаа учраас тэр газар үнэхээр нэгнтэйгээ тэмцэлсэн, хэрэлдсэн тий одоо юу гэдэг тий яг тэр зүйлийг л олж авахын төлөө маш их тэмцэл тэр газар явагдаж байсан байна. Нэмэх замаар юу гэдэг. Тэгэхээр тийм зүйл байсан учраас тий тэр зүйл хаагдсан. Хаагдаад яасан бэхээр өөр газар руу шилжсэн байна. Тэгэхээр эндээс харах юм бол бас яг энэтэй нэг утга нэг зүйл болсон юм шиг. Есүс Христ тэр газар өвчнийг эдгэж, чөтгөрийг зайлуулад алив төрлийн өвчин юмгийг эдгэх үед тэгээ бид нар урдах хэсгээс нь харах юм бол үү олноороо ард түмэн хотынхан тэр чигээрээ Есүс Христийн байж исэн тэр хаалганы одоо байшингийн үүдэн дээр ирсэн гэж байгаа. Тэгэхээр тэнд үнэхээр маш олон хүмүүс байсан. Тэгэхээр тэнд байсан хүмүүс зүгээр эдгээлэх юмсан тий үнэхээр магадгүй өвчнөө эдгээлэх юмсан саа одоо чөтгөр эзэмдүүлсэн байгал тэрнээсээ чөлөөлөх юмсан гэсэн хүсэл байсан. Харин тэнд авралын сайн мэдээг хүлээж авах одоо тийм чадвар тийм ойлголт тэр хүмүүсийн байгаагүй маа гэдгийг эзэн хэлж байгаа. Тэр эзэн хэлэхдээ юу гэсэн мэхээр миний энэ дэлхий дээр ирсэн зорилго зовгсод сайн мэдээ тарахын тулд юм а гэсэн. Нэг өсөндөө би сайн мэдээ тарах үед бусад зүйлс дагалддаг юм а гэдэг зүйлийг эзэн өөрийн шавнартай хэлсэн байна. Нэг өсөндөө шавнартай энэ дэлхий дээр ирсэн зорилгоо анх удаага илчилж байгаа. Миний энэ дэлхий дээр ирсэн зорилго бол сайн мэдээг тунхаглах. Энэ сайн мэдээгээр дамжуулан үнэхээр чөлөөлөгдөх болно. Энэ сайн мэдээгээр дамжуулан үнэхээр авралын баяр хөөргийг авах болно гэдэг зүйлийг хэлжсэн гэсэн.
Тийм учраас би зэрэгэлдэх тусгал руу явж энэ сайн мэдгийг тунхаглах болно. Тэнд ч гэсэн би энэ үйлчлэлийг хийхэд бол тэнд ч гэсэн энэ зүйлийг хийхэд бол би энэ дэлхий дээр ирсэн юм аа. Тэр зүйлийг хийсэн. Амен. Тэгээд Есүс Христ Галил даяар байгаа бүх синагогуудад орж сайн мэдээг тунхаглаж тэнд байгаа алив төрлийн өвчин эмгэг чөтгөрөөр хөөгдөж байсан. Тэгэхээр бүгдээ хамтдаа эндээс нэг хэдэн чухал зүйлийг олж харцгаая. Бид үнэхээр эзэнтэй уулзахын тулд, эзэнтэй харилцахын тулд, Бурхантай хамт байхын тулд зориулт гаргадаг онцгой газар бидэнд байна. Танд байна уу? Нэг өсөндөө та үнэхээр эзнийг эрэлхийлдэг тийм булан байна уу гэж. Яг бол Иесус эзэн ч гэсэн өөрийн гэсэн юм булантай байсан. Тэр буландаа очоод энд эзэн рүү хандан би үнэхээр тантай холбоотой юм а гин тэр газар эзнээс асуун зориулт гаргадаг гэсэн. Тэгэхээр итгэгч бидний хувьд бас тодорхой хэмжээнд булангууд байдаг тийм. Тэр үүдийн 0 өрөөч байд юм уу? Надад саад болохгүй ямар булан байна тийм. Бусад хүмүүс надад саад болохгүй ямар булан байна. Тийм зориулалт хамтдаа гаргацгаая яах. Энэ онцгой зориултаар дамжуулаад бүгд хамтдаа эзэнтэй уулзах болно. Энэ онцгой зориултаар дамжуулан эзэн биднэрт илчлэгдэх болно. Энэ онцгой зориултаар дамжуулан тэр бидэнд хүчийг өгөх болно. Амен. Хоёр дахь зүйл нь эзэн үнэхээр бодит үнэнг олж ирсэн байна. Яг л тэр газар хүмүүс эзний сайн мэдээг хүлээж авахгүй байхыг болж ирсэн. Харин тэднийг түр орхиж өөр хотод руу очих нь тааламжтай юм аа. Яг бол тэнд ч гэсэн би эзний сайн мэдээг тунхаглах болно гэж хэлсэн. Тэгэхээр бүгд хамтдаа бодит орчинг дүн шинжилгээ хийж тэгэхээр тэр хамгийн сайн үнэлтийг гаргадаг байцгаая. Гурав дахь зүйл нь үнэхээр тэнд эзэн шийдмэг байсан. Хэдий Есүс эзэн тэр газар хэрэгтэй байгааг тэр мэдж байгаа хэдий ч тэр орхиод шийдээд дараагийн улс руу, дараагийн тусгам руу явах шийдвэрийг гаргаж чадчихсан. Тэр магадгүй бидний хувьд эзний оронд байсан бол тэр газар үнэхээр би хэрэгтэй байна. Маш олон хүмүүс намайг тоож байгаа учраас би тэндээс явахгүй байх хандлагатай байдаг хүмүүс бид нар. Харин эзэн Бурхантай хамт байсан учраас бодит үннийг олж хараад бодит үнэн дотор шийдэмгийн шийдвэрүүдийг гаргаж чадчихсан. Амен. Магадгүй миний өмнө энэ зүйл ирэхэд би эзний өмнөөс ийм зүйл хэлж байна шүү дээ. Эзэн минь энд болж штэ. Тэ? Ах トゥ нараа энд болж штэ. Яг л маш олон хүмүүс эдгэрч байна. Тэ? Маш олон хүмүүс чөлөөлөгдөж байна. Энэ хүмүүст би хэрэгтэй байна. Тийм учраас би энд баймаар байна гэдэг зүйлийг хэлэх байсан баг. Харин эзэн Есүс Христ яасан бэ гэхээр эзэнтэй хамт байгаа өөрийн ирсэн зорилгыг олж тэр газар байхгүй байгааг олж хараад тэгээд өөр тусганд очиж зорилгоо тунхаглах шийдвэрийг гаргаж чадсан юм байна. Амен. Тэгэхээр бид үнэхээр эзэнтэй холбоотой байж, үнэхээр түүний өмнө уулзах цагтаа байж, түүгээр дамжуулан бид нар бодит одоо тийм дүгнэлт хийж чаддаг байж, түүгээр дамжуулан хамтдаа эзний хүсэл дотор шийдвэрүүдийг гаргацгаая. Харин энэ бүх зүйл хийгдснээр бидний зорилго бид энэ дэлхий дээр ирж амьдарсны бид энэ дэлхий дээр амьдарч байгаагийн утга учир илэрхийлэгдэх болно. Эзэн үнэхээр өөрийн энэ дэлхий дээр ирсэн гол зорилгыг тунхагласан юм. Тэр хэлэхдээ би дахин та бүхэнд уншиж өгье. Исая номын 1-р бүлэг дээр Исая номын 61-ийн 1-р ишлэл. Над дээр эзэн бурхны сүнс байна. Учир нь зоогсдод сайн мэдээ хүргэж шаналсан зүрхтэйг нь эдгэн олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм аа.
намайг тэр илгээсэн юм а гэсэн. Амен. Тэгэхээр эзний сайн мэдээг хамтдаа тунхагласаар гэж байгаа юм. Бүгд хамтдаа энэ дэлхий дээр ирсэн зорилгынхаа дагуу эзний сайн мэдээг тунхаглаж үнэхээр надад өгөгдсөн амьдралаар дамжуулан эзэн алдаршигдах тэр амьдралыг сонгож амьдарцгаая. Эзэн тантай хамт байх. Бүгдээрээ залбирцгаая. Эзэн минь энэ цагийн төлөө тань талархаж байна. Та өөрийн хүүхдүүдийг өрөөж өгч. Таны гайхамшигтай өдөртөмж бидний дээр байж бид үнэхээр таны өмнө суух зориулттай байхдаа туслаач. Эзэн минь та өнөхөр хүчийг өгч. Тэр хүчээр дамжуулан та биднийг удирдахад туслаач эзэн минь. Эзэн минь бид үнэхээр таны өмнө суух цагтаа бид таны өмнө залбирах оршихуйтай бид тантай холбогдох үнэхээр зориулттай байх туслаач эзэн минь. Үнэхээр энэ зүйлээр дамжуулан та бидэнд шийдвэр гаргах. Үнэхээр тэр бодит үннийг олж харах тэр боломжийг олгож ирснээс гомж. Эзэн минь үнэхээр та өөрийн хүүхдүүдийн дээр байж өгч. Бид үнэхээр тантай хамт байж энэ дэлхий дээр ирсэн зорилгоо олж таних тэр зорилгынхаа дагуу таны алдрын төлөө амьдрахад та туслаач эзэн Иесусээ. Эзэн минь үнэхээр тойрч бүдэлсэн олон зүрхнүүд байна. Эзэн минь үнэхээр тойрч бүдэлсэн олон оюун бодлууд байгаа эзэн. Эзэн минь үнэхээр тойрч бүдэлсэн олон амьдралын хэмнэлүүд байна эзэн Иесус. Энэ бүх зүйлийг та зэгцлэхэд туслаач эзэн минь. Эзэн минь үнэхээр таны өмнө сууж, тантай хамт байж, таны үнэхээр зорилгын төлөө үнэхээр бидэнд өгөгдсөн амьдралаар амьдрахад туслаа. Таны хүч биднийг ивэх болгох эзэн. Иесусийн нэрээр. Амен. Тэгээд эзэн алдарших болтугай. Тэгээд хамтдаа энэ цаг өчид өрөөлийн залбирлыг эцгээе. Эцэг Бурханы хайр, эзэн Иесус Христийн нэгүсэл, ариун сүнс таны гайхамшигтай нөхөрлөл үнэхээр таны хайрлсан, таны дуудсан, таны үнэхээр нэгүссэн гайхамшигтай хүүхдүүд дээр үеэс үед бидний минь ажил амьдрал дээр, сурлах хөдөлмөр дээр, ар гэр дээр үнэхээр мянган үедээр нь ерөөл